Сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Технологийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэг 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэвэл count good nodes in binary tree гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр бид нэр тус ямар нэгэн root буюу одоо энэ node өгөгдөх нь. За энэ node-ийн одоо pointer гэсэн үг шүү дээ, тий. Тийм учраас ерөнхийдөө энэ мод өгөгдөх нь. За энэ модны x гэдэг нode-ус сайн нode гинэ. За тэр нь яагаад сайн нode бос? Яавал сайн нode босох юм бэ гэхээр root-ээс x хүртэлх замд ямарваа нэгэн одоо x-с илүү их утгатай нode байхгүй болов гинэ. За угаасаа бид нэр энд одоо цэнхрээр тэмдэглэсэн байгаа энэ нодууд бол бүгдээрээ сайн нодууд байх нь. За яагаад сайн нодууд юм бэ гэвэл за хамгийн ихсээ root-ээс ихсээ тийм хамгийн ихний нодоос ихсээ. Угаасаа энэ root ч угаасаа өөр root хүртэл бол одоо энэ зам нь угаасаа байхгүй юм чинь өөрөө юу болчих штэ тийм. За дараа нь хэдүүлээ 1 рүү очие. Тэнгүүд 1-ээс 3 хүртэлх замд 1-ээс илүү их утгатай тоо байна уу гэж байна. 3-тай байна. Тийм учраас хэдүүлээ 1 бол юу болж чадахгүй. Сайн нode болж чадахгүй. За тэгвэл 3-ыг үзье. Энд байгаа 3 гэдэг нode дээшгээ явсоо 1-ээс бол илүү утгатай. Энэ болж байна. Тэгвэл энэ угаасаа 3 гэхэр чинь бидний шаардлага бол x-с илүү утгатай байгаа шүү дээ. Тэнцэж болно. Тийм учраас энэ бол сайн нode болж чадчихна гэж ойлгож болох нь. За тэнгүү дараа нь хэдүүлээ 4 рүү оръё. 4-өөс энэ хамгийн дээдлийн нode хүртэлх замд 4-өөс илүү их тоо гарч ирсэн үг гэж үгүй шүү дээ, тэ. Энд бол 3 байна. 4-өөс бол бага. Тийм учраас 4 бол сайн нode болж чадчихна. За дараа нь энэ 1-ийг авч үзье. Энэ 1 бол 1-ээс ингээд энэ 3 хүртэлх зайд бол угаасаа 1-ээс илүү их тоонууд бол гарч ирж штэ 4 болон 3 бол угаасаа айдас нь илүү ихээ. За тэгвэл 5 яаж сайн нode болж чадж байгаа юм бэ гэвэл 5-аас энэ хамгийн дээдлийн нode хүртэлх замд 5-аас илүү утгатай ямар нэгэн нode бол байхгүй наа. За тийм учраас хэдүүлээ тоолоод нийт 4 ширхэг одоо энэ good node-уд байна гэдгийг хэдүүлээ бол юу ячсан шүү дээ. Тоолоод авчлаа. За тэгвэл энэ бодлогыг яаж бодох юм бэ? За ерөнхийдөө энэ бодлогын хувьд бол яг medium төвчний бодлого. За гэхдээ миний бодлоор бол medium төвчнөөсөө утга санааныхаа хувьд бол бас арай hard төвчн рүүгээ дөхөх бодлого баха. За гэхдээ ерөнхийдөө бол тийм бүр аимшигтэй хэцүү бол бодлого бол биш ээ. За тэгэхээр хэдүүлээ яаж бодох юм бэ гэвэл хэдүүлээ мэдээж хамгийн ихтэй энэ 3 гэдэг нөөдөөс ихсэн. 3 гэдэг нөөдөөс ихсэн. За мөн хэдүүлээ юуг авч явах вэ гэж хэдүүлээ max phase гэдэг зүйлийг аваад явчих ёстой тий. Max phase нь юунаас ихсэх вэ гэвэл root-ийнхаа value-наас ихсэж байна тий. За root-ийнхаа value-наас ихсээ. За тэнгууд root-ийн value-наас ихснэ гэдэг чинь хэдүүлэнгийнх нь хувьд бол root-ийн утга бол 3 байгаа юм чинь хамгийн ихтэд max value-ийн утга бол энэ дээр max value-ийн утга бол 3-аас ихсэж байна гэж ойлгож болох юм. За тэгэхээр 3-3-ыг хооронд нь харьцуулаад үзвэл хэдүүлээ одоо юугаа тоолж байна? Сайн нөөдүүдэд тоолъё тий. Сайн нөөдүүдэд тоолъё. 3-3-ыг харьцуулаад үзвэл одоо хүртэл харчаад байгаа. Одоо энэ бол бидний хамгийн ихний харж байгаа нөөд биш үү? Хамгийн ихтэй харж байгаа нөөд нь одоо хүртэл харчаад байгаа нөөдүүдийн хамгийн их утгаас их буюу тэнцүү байна гэдэг чинь хэдүүлээ юун дээр нэгийг нэмж өгнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо харж байгаа нүүдийн утга нь 3. Тийм учраас энэ бол их буюу тэнцүү байж чадна. Тэгэхээр хэдүүлээ нийт нүүдийнхөө тоон дээр нэмэгдүүлж штэ. За тэгээд хэдүүлээ depth first search-ийг гიშгсэн DFS тийм ээ. Хэдүүлээ DFS-ийг гიშгсэн. За тийм учраас хэдүүлээ зүүн талд суугаа явсоо. Зүүн талд суугаа явсоо. За тэгсэн чинь дараа нь харагдсан нүүд одоо хүртэл харцаад байгаа бидний max утгаар 3 хэвээр байгаа штэ тийм. За тийм учраас одоо хэдүүлээ нэгийг харьцуулж үзэн штэ. 1 3-аас их буюу тэнцүү мөн үү? Биш ээ. Тэнцүү хийж чадахгүй. За тийм учраас энэ raster бол ямар нэг нэмэгдэж байгаа утга бол байхгүй. За тэгээд мөн max value-г бол юу яахгүй шүү дээ. Шинжлэхгүй шүү дээ. Ягаад гэвэл 1 бол 3-аас илүү биш их биш учраас. За тэгвэл дараа нь доошогоо дахиад явсоо 3 дээр очин тийм ээ. За тэгвэл 3 дээр очицоо 3 гэдэг нөөдөн дээр ирэхдээ тэнгүүд 3 бол их буюу тэнцүү мөн. Тийм учраас хэдүүлээ race-ийг нэгээр нэмэгдүүлээд 2 болгох нь. За энэ дараачийн хийх үйлдэл нь юу юм бэ гэвэл хэдүүлээ буцлаа тийм ээ. DFS буцлаа. Дахиад буцлаа. Тэнгүүд дараа нь хэдүүлээ баруун тишгээ шалгахтай хийчихсэн шүү дээ тий. Баруун талд нь 4 гэдэг утга гараад ирлээ. 4 бол
3-аас их буюу тэнцүү мөн. Тийм учраас race нэмэгдлээ мөн max value-го одоо шинжлэх хэрэгтэй шүү дээ. Max value одоо 4 болно. Одоо хүртэл харж байгаа нөөдүүд дундаас хамгийн их утгатай нөөц 4 байна. Тийм учраас хэдүүлээ 4-ийг энэ дээр биччихнэ. За дараа нь хэдүүлээ зүүн тишийг явна. Зүүн тишийг яваад энэ дээр 1 гэдэг утга байсан баг те. 1 гэдэг утга байсан. За тэгэнгүүт 1 гэдэг утгаас одоо энийг харьцуулаад үзэн штэ. 1 гэдэг утгаа одоо харьцуулаад үзэн. Энэ их мөн үү? Биш ээ. Тийм учраас энэ бол good node болж чадахгүй. Тийм учраас дараа хэдүүлээ буцлаа. Дараа нь 5 гэдэг нодон дээр хүрээд ирлээ. 5 гэдэг нодон дээр хүрээд ирэнгүүт хэдүүлээ 5 бол 4-өөс илүү max одоо хүртэл харагдаад байгаа max value-гоос илүү. Тийм учраас max value-го шинжилсээ. Тэгээд энэ дээр 4 гэж бичсэн. Яг тэгвэл энэ бол good node бол мөн, тийм ээ. За тэгээд хэдүүлээ 5-аасаа буцлаа 3 дээр 4 гэдэг утгыг буцаах нь шүү дээ, тий. За ерөнхийдөө бол ийм бодлого байгаа, ийм санаагаар бодогдсон. За хэдүүлээ одоо коучдод үзүүлээд бидний энэ зурагсан зүйлс илүү бодтой болох хаа гэж найдаж байна. За коучд нь яаж явах юм бэ гэж хэдүүлээ эхлээд хамгийн түрүүнд DFS гэдэг функшнаа биччихье. За DFS гэдэг функшн дээр хэдүүлээ root гэдэг утгыг авна. За мөн хэдүүлэнд max val гэдэг утга хэрэгтэй шүү дээ, тий. Одоо тухайн үед харчаад байгаа максимум утга хэдүүлээ хадгалнаа. За тэгэхээр good node дээр хэдүүлээ root-ийг өгнө мөн root-ийн утгыг нь өгч штэ тий. За root-ийн утгыг нь өгсөө. За хэрвээ root нь зүгээр node pointer болчихвол хэдүүлээ return null хийж чинь тийм ээ. За өөрөөр хэдүүлсэнд нь res гэдэг утга хэрэгтэй. Тухайн одоо юуг хадгалах? Утгыг хадгалах. Одоо тоолох гэсэн үг шүү дээ. Утгыг хадгалах гэж би бас буруу ярьж байна. За тэгэнгүүт хэдүүлээ хэрвээ одоогийн root-ийн value нь max value-гаас илүү босчвол хэдүүлээ илүү байвал яах вэ? Илүү байвал нэг нэмнэ, илүү биш бол тгийх штэ тий. Тийг нэмэх хадгалсан тий. Race дээр бол хадгалчихна. За тэгээд энэний дараа хэдүүлээ max value одоо шинжлэх хэрэгтэй. Яаж шинжлэх хэрэгтэй вэ гэвэл тухайн хэрвээ root-ийн value нь max value-гаас илүү болчвол хэдүүлээ аль нэгнийх нь max угаасаа энэ хоёрын аль ихийг нь л угаасаа max value дээр хадгалчих штэ. За дараа нь хэдүүлээ яах вэ гэвэл race дээр нэмэгдүүлээд явна. Юуг нэмэгдүүлж явах вэ гэвэл одоо зүүн талаас руугаа харсан. За DFS-ээ дахиад дуудана. За тэгэнгүүт зүүн талаасаа олсон юугаа болоод баруун талаасаа олсон нөөдүүдэд нэмэгдүүлээд явна. За яа нэмэгдүүлж явахын тулд угаасаа return race хийх хэрэгтэй тийм ээ. За ингээд хэдүүлээ ерөнхийдөө бол бодлого бол болох хаа гэж найдаж байна. За тэн дээр алдаа гарч ирж байна. За гэтээ эн чинь syntax алдаал баймарын юун дээр алдаа гаргав? Би энэний дээр return хийх хэрэгтэй шүү дээ, тийм. За буруу хариу гэж юу яаж өгч байна? Би энэ дээр left гэж өгсөн шүү дээ. Энэ дээр ч угаасаа right байх. Би энэ дээр бас за одоо болох хаа ямар ч асуудалгүй. За болж чинь тийм ээ. За ерөнхийдөө бол утга санаа ийм. Бид нэр энэ кодон дээр зөвхөн өмнөд хитүүцээ зурагсан зүйлээс хитүүцээ энэ код болгоод бичиж чинь гэсэн үг шүү дээ. Хэрвээ энэ кодыг ойлгохгүй бол тэр зурагсыг дахиад хараад үзээрэй. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай channel-ыг дэмжээрэй. Хэрвээ ямар нэг асуулт байвал коммент хэсэгт бичиж болно шүү.